За сайн байцгаана уу? Арилжаа сонирхч залуучуудаа. За өнөөдөр 2025 оны 7 сарын 12 наадмын баярын мэнд хүргэе. Хотлолноороо сайхан наадаарай. За хэдий завгүй байгаа ч гэсэндээ явтаач маркет өөрийгөө тогтвол оруулахаар шийдсэн болохоор за өнөөдөр явтаач зав гаргаад маркет өөрийгөө альтхан хийгээд оруулъя гэж бодоод хийлээ. За тэгээд манайхан юутай сайхан наадж байгаа бах те. За тэгээд ерөнхийдөө сайхан наадуулж хоорондоо цаг заваараа үзээд арилжаа хийж байгаа бол бас те нэг талаар баталгаа олох байднаас баталгаа олгож авах үүднээс шинжилгээг маань бас үзээд тэ зүйл аваас хийж өсөж байна. За тэгээд манай Series FX community-ийн зүгээс бэлтгэр өгж байгаа маркетинг маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За юутай ч өнгөрсөн 7 хоног бол оруулсан байгаа. Бүтэн сая өдөр. За өнгөрсөн 7 хоног бол товчхон дүүгний. За та хэд маань өнгөрсөн өмнөх удаагийн бичлэгийг үзсэн бол за долларыг ерөнхийдөө бол энэ бүсээс бол rejection авахаар байна гэж бол таамаг бол гаргасан байгаа. За тэгтээ өнгөрсөн 7 хоногт бол хараахан яг энэ бүсээс бол rejection авч бол орж ирээгүй. За тэгтээ миний хувьд бол энэ 7 хоног бол орж ирэх нэлээд өндөр магадaltaй гэж үзэж байгаа. Яа тэгэхээр за ерөнхий энэ бүсээсээ rejection аваагүй ч гэсэндээ бүтцээ бол эвдээгүй. За мөн дээрээс нь за манай community-г ашигладаг trend line маань бол яг 4 цагаас дээшээ бид нар бол татаж ашигладаг. Тэр нь илүү бодит арай илүү арга барилын хувьд trend line татахад бол ажилтдаг юм шиг анзаардаг учраас 4 цагаас дээшээ бол бид нар бол татдаг. За 4 цагийн default chart-н дээр болвол ийм одоо upside-ийн trend line бол татагдсан. Down trend-ийн upside trend line бол татагдж байгаа тийм. За өнгөрсөн 7 хоног бол энэ хүү trend line-ыг бас ингэж 2 удаа шалгаж өгсөн. Мөн дээрээс нь бүтцэвдээгүй байж байгаа учраас эх 7 хоног ерөнхийдөө долларын индекс бол нэлээд ер нь унтдтай тал руугаа орж ирэх болоо да гэсэн таамаг бол ер нь бол хിവэр өнгөрсөн 7 хоногоос л за хэдий өссөн ч гэснээр тийм өгцөн өсөлтийг бол үзүүлээгүй. За долларын индекс өссөн байсан ч гэснээр бидний арилжаалах хослын хувьд бол чиглэлийн хувьд өөрчлөлт бол гараагүй. За мэдээж арилжаач хүн бүрхний сонирхдаг алтан дээр хэдүүлээ арилж байгаа харъя. За өнгөрсөн 7 хоног та хэд маань ерөнхийдөө өмнөх өөрийн маань үзсэн болвол за ерөнхийдөө бол нэг доошо чиглэлийн хөдөлгөөн орж ирчээд өсгөөд байна гэдэг зүйлийг бол өмнөх өөрийн дээр бол ярьсан байгаа. За тэрийг та хэд маань бичлэгээ өмнөх бичлэгийн өмнөх 7 хоногийн өөрийн маань бас нөхөд үзэх боломжтой. За энэ үед юу болж исэн бэ гэхээр за ерөнхийдөө бол манай community-ийн үйл ажиллагаа бол ямар ч хүн төлбөргүй олон нээлттэй явагдав басан гэдгийг бол зарласан байгаа. За мдэггүй бол та бүхэн маань энэ хөө групптэй доор барилах Telegram линкэн дээр дарж аваад мэдээлэлүүд аваад community-д нэгдээрэй. За тэгэхээр ерөнхийдөө өнгөрсөн нэгдэхэд юу болсон бэ гэхээр за overview орсон. За үүний дараагаас юутач gold ерөнхийдөө sale орсноо болов хуваалцсан. За ерөнхийдөө заваас лимит ордерын манаас аваагүй явсан тиймэрхүү дундуур харилцаанууд байна. За юутач бол өгсөн ID маань бол үндсэн группт өгсөн ID маань бол ийм байдлаар яваад TP-г бол авсан байна. За үүний дараа юутач buy entry-г бол нээсэн. Хаанаас нээсэн бэ гэхээр за эндээс бол нээсэн бол байгаа. За энэ цэгээс ерөнхийдөө бол buy entry-г нээгээд угаасаа өнгөрсөн 7 хоногийн өөрийн өдөр бол ярьсан байгаа. За энд бүсэд ерөнхийдөө орж ирээд ямар нэгэн байдлаар баталгаа өгч явах юм бол buy орно гэдэг айдиаг бол өнгөрсөн 7 хоногийн өөрийн өдөр ярьсан байгаа. Та бүхэн бүгд баримттай байгаа учраас бичлэгийн маань ухраагаад үзэх бүрэн боломжтой. За үүний дараа юу болсон бэ гэхээр за buy-ыг бол өгсөн. Энэ доор хүртэл buy order-ыг бол өгсөн байгаа. За тэгээд эхний TP-г бол 62 дээр 22 дээр ингээд бол тавьсан байж байгаа. За ингээд бүх оролтуудаа хуваалцаад бол явсан. За үүний дараа бол ингээд эхний оролт маань бол дээшиг бол ороод ирсэн баг. За энэ бол яг 22:30 үед битсэн пост. За 22:30 үед тэгэхээр за ерөнхийдөө бол аль хэдийн ханш бол энд хүрээд ирчихсэн байсан
та тухраагаад үзээрэй. Бүх юм баримттай явж байгаа. За энд ороод ирсэн байх үед юу гэж хэлсэн бэ гэхээр за өнөөдрийн арилжаа төлөвлөгөөний дагуу зуршин зургийн дагуу явж байна. За swing арилжаа хийхгүй бол одоо ашиг авч болно. Swing барихаар бол break even болгоорой гэд ерөнхийдөө бол хуваалцсан байж. За тэгээд өглөө юутаач бол сайхан өсөөд ороод ирсэн байсан. За үүний дараа за өсөлт нь ер нь нэг жоохон зогсоод байна гэж үзээд доош явсныхан дараа нэг бас sale оролтыг авч TP авсан байгаа. За үүний дараа 3288 цэгээс за gold swing idea гэд бүгдэнд нь бол өгсөн баг. За сигнал өгсөний дараагаас бол дээшээ сайхан өсрээд гараад ирсэн байгаа. За үүний дараа та тэгээд ерөнхийдөө бол 5 дахь өдөр 4 дахь өдөр төв сайхан дээшээ сайхан өсч гарч ирээд за одоо энэ хүү арилжаа маань иймэрхүү байдалтай ингээд явж байгаа гэсэн үг. За тэгэхээр өнгөрсөн 7 хоног манай community-гийн хувьд бол алтны хувьд гэх юм бол гэсэн доо 3 TP авчаад явж байгаа. Ер нь бол за яг уу сайн ярил нэг break even бол авсан байна. Тэгтээ тэр бол нэг оролтын хоёр оролтын нэг нь break even нөгөөх нь TP авсан байна да. Тэгэхээр алтны хувьд бол ерөнхийдөө бол алдагдaltaгүй арилцсан. За мөн дээрээс нь энэ чинээс өснө гэдэг ID-г бол бүгдэнд нь бол хуваалцсан байна. За тэгээд өсөөд бол явж байгаа. За ер нь бол алт маань одоо бол бүтцийн эвдэрлийг бол биднэрт бол харуулсан байж байгаа тийм. За үнийг бол харж болно. За манай community-д байгаа хүмүүстэй зөвлөхөд одоо яг нэг pullback хөдөлгөөн бол орж ирэх байх. За үүний дараа pullback гэхдээ хэр явахыг бол сайн мэдэхгүй. Долларын индекс хэр хүчтэй уналттай байгаас хамаарат нөгөө талаас 7 сарын 15 CPI мэдээ байж байгаа тийм. Тэгэхээр ер нь бол за миний хувьд бол төлөвлөгөө би энийг бол break even бол аль хэдийн болгочихсон байгаа. Зүгээр ерөнхийдөө шууд барих төлөвлөгөөтэй бол байгаа. Break even авах юм бол харж байгаа дахиад buy entry нэг төлөвлөгөө. Миний хувьд бол алтны шинжилгээ бол урт хугацаанд бол том дээшээ uptrend руу байж байгаа. Бидний одоо major ярал бол том цагийн ярал бол энд байж байгаа. Тэгээ үүнийг эвдтэл бол uptrend руу бол би бол харж байгаа. За нөгөө талаас би баг энэ яралыг эвдэхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол ядаж энэ яралыг эвдэж орж иртэл бол би доошо харахгүй гэсэн үг. Манай community-гийнхэн бол тэгэхээр алтны хувьд бол ерөнхийдөө нэг pullback өгөөд ингээд буцаад өргөжлөлт өсөж явах болов. За тэгээд миний хувьд бол TP-г бол би 3500 гэдэг цэг рүү эхний ээлжинд бол харж байгаа. Гэхдээ явж байгаа хөдөлгөөн маань өөрөө бас хаана очих вэ? Хэр явах вэ гэдгийг хэлээд өгвөл ер нь дээш нь сунгах төлөвлөгөөтэй нэлийн барих төлөвлөгөөтэй бол байж байгаа. За тэгэхээр алтны хувьд бол эх 7 хоногийн төлөвлөгөө бол нэг жоох ингээд эх 7 хоног бол бүхэлдээ ногоо кандл байх болов гэсэн төлөвлөгөө бол байна. За тэгээ өнгөрсөн 7 хоног гэсэндээ би эх 7 хоногийн кандл ямар байх вэ тэ гээд ерөнхийдөө бол төлөвлөгөө бол гаргаж өгсөн. За тэр үед бол ерөнхийдөө ямар байсан бэ гэдгээр за нэгд өдөр доошлоод дээшлэх байхаа гээд ингээд ногоон weekly хаагдах байхаа гэдэлсэн. За тэрний дагуу бол хаагдсан байж. Та бүхэн өмнөх өөр бивийг нөхөд үзэж болно. За pound-ийн хувьд. За pound-ийн хувьд бол мөн ялгаагүй. За аюутаач бол өсөлтийг бол биднэрт өгсөн. За тухайн үед нь бол бид нэр шинжилгээ хийгээд за энд ерөнхийдөө бидний pullback-ийн мэдгэдэггүйц загвар бол яваад за ер нь бол би бол чинээс энтриг бол нэгээд за тэгээд хэмжээг үзэх үед нь бол эндээс бол гарсан байж байгаа. За өргөжлүүлээд барих бол бодол бол байсан. Гэхдээ энэ чинээс дахиад энэ 7 хоногт багтаж шилжүүлэхгүй байх гэдэг үүднээс ерөнхийдөө бол оролтыг гаргацсан байж байгаа. Тэгээ pound-ийн хувьд уусаа цангаар шин сайн мэдхийн хувьд ерөнхийдөө ийм их арилжаа хийгээ байж байгаа. Тэ энэ чинь нэг хэрцэх 4.5-тай арилжаа хангалттай сайхан арилжаа. За өнгөрсөн 7 хоногт бид нэр pound-ийн хувьд бол нэг TP авсан байна. За биткойн өнгөрсөн 7 хоногийн шинжилгээ та хэд үзээрэй. Би ерөнхийдөө бол өснө all time high хийн дахиад дайт хийн гэдгийг бол би маш тодорхой хэлсэн байна. Тэгээд үүн дээр бол ерөнхийдөө энэ бүсээс ороод ирэх юм бол байдна гэдэг төлөвлөгөөг бол яг уг нь бол гаргаж өгсөн. Гэхдээ яг энд орж ирэхийг хүлээн гэсэн үг бол бас биш те. Ямар нэгэн байдлаар ханшийн нөхцөл байдлыг бол анхаарна. Мөн дээрээс нь 7 хоногт өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө all time high шинжлэх энэ тодорхой байсан учраас тэгэл лааныхаа хувьд за өнгөрсөн нэгдлийн хөдөлгөөн за ингээд 2 дахь 3 дахь 4 дахь
гээд орж ирж байгаа. За тэгэнгүүт ерөнхийдөө 3 дахь өдөр би за одоо үндсэн хөдөлгөөнд орноо. Инээс доош явахгүй гэдэг байдлаар за ерөнхийдөө энэ ёроолын дор стоп лоссыг тавиад энэ чи ерөнхийдөө энтриг бол нээсэн байж байгаа. За үүн дээр бол типийг бол яг уу манай үндсэн бүр том хэмж байгаа. Манай community хэн бод мэдж байгаа 118,800 гэдэг ханш руу бол хүрнэ гэдэг хэмжээ бол биднэрт бол байж байгаа. Тэрлүүгөө хүрэх гээд ер нь бол барьсан байж байгаа. Гэхдээ юу яа? Stop loss-ыг бол дээш нь бол зөөгч гсэн байж байгаа. Stop loss-ыг бол би ерөөхдөө 114,000 гэдэг ханш руу 4,000 гэдэг ханш руу би stop loss-аа зөөгч гсэн байж байгаа. За үүний дараа за бас яагаад 114,000 гэдэг ханш руу зөөж байгаа юм бэ гэдэг ч учиртай тий. За манай community хүмүүс бүгд мэдчихэж байгаа. За үүний дараа би ерөөхдөө бол типийг бол авчихсан байна. За ер нь нэг 130,000 руу ер нь бас барьчвал яах вэ гэдэг бодол бас байгаа. Ер нь нэлээд агрессив ерөнхийдөө фундаментал талаас ч гэсэндээ криптогийн хувьд бол нэлээд хүлээлттэй валют за ер нь валют гэхэд буруудахгүй те байгаа учраас би ер нь жоохон swing бариад үзье гэсэн бодол бол байгаад байгаа. За үүний дараа за биткойн дээр бол өөр оролт бол байхгүй өнгөрсөн 7 хоног энэ оролтыг л бол хийсэн байгаа. За Nasdaq-ийн хувьд за Nasdaq-ийн хувьд бол юу яасан байгаа. За өнгөрсөн 7 хоногийн бас төлөвлөгөөрөө за энэ цэгээс Biden гэсэн төлөвлөгөө бол гаргасан. За гэхдээ энэ чинээс ерөнхийдөө маш гоё энтриг хийж орсон ч гэсэндээ маш гоё өсөлтийг үзүүлжсэн. За тэгээд TP-ийнхаа талд очиод ерөнхийдөө бол буцаад rejection аваад break-even бол авсан байгаа. За энэ манай групп төр хүртэл ерөнхийдөө бэлэн бол байж байгаа. Та бүхэн орж ирээд харахад бүх юм баримттай байгаа байж байгаа. За үүний дараа дахиад доошоо орж ирэхэд нь за энэ доошоо ерөнхийдөө энэ ёроолуудыг sweep хийж авсны дараа за бас л нөгөө нэг лааныхаа бүтцээр за 5 дахь өдөр ер нь бол харж байгаа гэсэн үг тийм. За энэ weekly ер нь бол жижигхэн биетэй байх юм байна. За гэхдээ эх 7 хоногоос өсөлт нь бол орж ирэх юм байна гэсэн төлөвлөгөөгөөр за ерөөдөө өнгөрсөн 7 хоногийн weekly candle ерөөдөө иймэрхүү гараад ирчихэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг иймэрхүү дүр зурхтай candle гараад ирчих. За тэгэхээр энэ ёроол нь байх боломжтой байна гэдэг buy entry бол нээсэн байна. За энэ дээр бол ерөнхийдөө нэг break-even авсан. За нөгөө талаас типийг бол би бас нэг 23,000 гэдэг ханш руу бол ер нь бол хараад байгаа. 23,000 гэдэг ханш руу эхний ялцанд авчий гэж бодоод байгаа. Яг урт хугацаанд барихад бол хэрвээ үнэхээр яг ёроол тогтсон бол урт хугацаанд барихад бол ямар ч асуудал бол байхгүй. Тэгэхдээ 23,000 хүртэл авчаад би тэгтээ нэг доошоо нэг жоохон том цагийн pullback тэгтээ нэг тийм гүнзгий бас орж ирэхгүй байх. Нэг иймэрхүү орж ичээд буцаад өсөд явах болов гэж би бодоод байгаа. Нэг тэ 22,000 хүртэл ч юм уу тэ иймэрхүү байдлаар орж ичээ буцаад өсөд явж магадгүй гэсэн нэг тиймэрхүү таамаглал бол байгаад байгаа. Тэгэхээр Nasdaq-ийн хувьд бол өнгөрсөн 7 хоног манай community-д нэг break-even одоогийн тэгээд нэг open trade-тэй. За биткойны хувьд бол за нэг open trade-тэй break-even-ээ ашигтай байдлаар зүүчгсэн, шахаад явчихсан. Pound-ийн хувьд нэг тип явсан. Алтны хувьд ерөнхийдөө бол 3 типтэй явж байгаа гэсэн. За ер нь бол ямар ч алдагдал бол хүлээгээгүй. Тиймэрхүү байдлаар болов арилжаа хийгээд бол явж байна. За эх 7 хоногийн зах зээлийн шинжилгээний хувьд бол иймэрхүү байна. За тэгээд та бүхэн манай community-д нэгдэхийг хүсвэл доорх линкээр ороод ирээрэй. За манай community-д нэгдэхийн тулд та бүхнээс ямар нэгэн байдлаар төлбөр мөнгө бол авахгүй байгаа. За ерөнхийдөө бол манай хамтрагч брокер Monster дансаа нэгээд дасаа багада $100 сэнгэлээд ороод ирсэн байхад манай community бүр нэгдээд энэ бүх болж байгаа оролтууд, idea, сигнал, шинжилгээ, за мөн миний ашигладаг өөрийн арга барилуудыг бүгдийг суралцаад явах бүрэн боломжтой шүү гэдгийг дуулгахад бол таатай байна. За тэгээд нэгдэх бөөсөнж болно. Public group-д ороод ирсэн байхад ядаж би бол 7 хоног болго шинжилгээгийн тэр бүхэн маань хүмүүст хэрэг болж ивэл миний хувьд бол одоогор бол happy байгаар байна. За тэгээд эх 7 хоногийн арилжаанд нь бүгд нь амжилт хүсье. За бүгдээрээ хотлолноороо сайхан надараа
За баяртай. Дараагийн өрөөгөөрэй дахин уулзцгаая.